За банга 21 шүтэд хөглөөний минь төргийа. За өнөөдрийн бидний ярьж байгаа асуудал ягтээ тэгээд одоо төр гэдэг нэг өглөө ус бол нэг юм ярьдаг. Тийм л одоо нэг хэлбэр юм аа л нэг болж шít наадах чинь. Жилийн өмнө одоо тэгээ гурилын татварыг одоо яах гэж одоо тэгэлсэн бэ гэвэл гурилын үйлдвэрүүд нь томдоггүй үнэ нэмээд байна. Үүнийгээ дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ нь өсөд байна. Үүнийгээ дагаад инфляц нь өндөр гараад байна. Үүнийгээ дагаад Монгол банкны бодлогын хүүн өндөр болоод байна. Үүнийгээ дагаад арилжааны одоо аж ахуй нэгжүүдэд өндөр хүүтэй хүү очоод зээл очоод байна. Зээл ховордлоо. Ердөө үндсэн шалтгаан энэ шүү дээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт тариаланчдын бас нэг баахан зовлон ярьсан шүү дээ. Тарьдаг, ургуулдаг, авдаггүй үйлдвэрүүд нь хажуудаа лабораторитой чинийг тэнцэхгүй гэдээ ингэж хийдэг. Одоо энэ тарьсан тариагаа бид яах вэ гэдэг. Ямар ч мухар шийдвэр байхгүй нэг юм мухардалт байдалд орцсон байсан. Тэгээ бид өнөөдөр ингэж энэ асуудлыг ярихдаа саяны ярьсан юмнуудаасаа нэгийн ч шийдэл байхгүй. Зүгээр л за одоо хэдлээ татвараа нэмье. Болохоо байлаа. Гэт ингэж байгаад л би гайхаад байгаа юм л да. Тэрнээс одоо үндэсний үйлдвэрлэгчид энэ тариаланчид цаг хугацаа энэ бүх зүйлүүд одоо хэцүү байгаа гэдгийг ойлгож байна. 90-ад оны үед ясны гурил идчихсэн тэр цаг үе бидний хүүхэд нас өнгөрсөн. Ясны гурилаа хаачхад гурилгүй болж исэн түүх бидэнд бас байгаа. Гэхдээ энэ нь нөгөө шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэж төрийн нэг институт нь чинь үнээд хувилдаж нэмээд дэжтэй гэдээ ингээ хэлээд исэн тийм юмнаас л үүдэлтэй шүү дээ. Тэгээ бид нар тэрийг нь алийг нь ч мухарлаагүй хувилдаж нэмсэн ч юм уу эсвэл нэмсэн гэж тэднийг хохироосон юм уу нэр хүндэнд нь халдсан юм уу алийг ч хийдэггүй. Зүгээр л одоо тэгэл одоо татвараа нэмье. Тэгээ одоо энэ гурилын үйлдвэрийн тэр тариаланч тэр цаана дахиад нэг айдас байгаа юм билээ шүү дээ. Хэрвээ эрүүл одоо зах зээлээрээ яваад гурилынх нь үн өсөхөд дахиад энийг хаачвал бид яах вэ? Дахиад нээчүүл яах вэ? Яг одоо тэр гişүүд тойргороо ажиллахаар очисон сум болгонд нь очиод гурилын үннийг дахин нэмэгчлээ гэдэг үгийг сонсоод ирсэн гişүүн бол энэ чуулган дээр бол над татварыг чинь дахиад тэглэе гэдэг асуудал хэн нэгнээс гараал юм. Тийм учраас одоо тэгээд би бол одоо ямар ажил санал гаргах гээд байна гэвэл одоо төсвийн байнгын хороотой цуг байна. Энэ асуудлыг бид ер нь одоо ингээд цэгцлэхгүй мүү? Тодруулахгүй мүү? Даваа сүрэн дарга тодруулахгүй мүү? Нэгдүгээр одоо тий хувилддаг үн нэмдэг юм байдаг бол тэрийг зогсоомоор байна. Хувилдаж нэмээгүй байдаг бол тэр гурилын үйлдвэрүүдийнх нь одоо нэр төрийг ч гэсэн сэргэмэр шүү дээ. Ийм нэг хоёр асуудал байгаа юм. Тэгээ яг одоо эн чинь гурилын үнэл гэж яриад байгаа болохоос биш эн чинь боорцог гоймон нөгөө хэрэглээний сагсны нилээдгүй олон бараа бүтээгдэхүүн энд явцдаг сумын төвийн цовингийн үн хүртэл одоо тэгээд тэр инфляцийн одоо тэр юунд ороо авчт юм билээ шүү дээ. Тэгэл одоо инфляц нь дийлхэ боллоо гэдэг ийм юм руу одоо явчихгүй. Тийм учраас би бол эхлээд одоо энэ төрийн бодлого гэж байгаа бол энийгээ зэгцэлмээр байна гэсэн ийм л одоо санал. Та бол одоо түрүүчийн байнгын хорооны хурал дээр газар тариалан гурилтай байхыг бол дэмжиж байна. Гэхдээ хувилдаж үн нэмдэг асуудлыг бид яах вэ гэдэг асуудлыг бас ярьж илэн шүү дээ. Замбраагүй нэмээд иж болохгүй шүү дээ гэж. Дараагийн нэг юм бол жишээ нь одоо бид ингээд яг яамны тайлбарт итгээл бүх юма хийгээд байх юм уу? Үйлдвэрүүд хаалгаа барьж байна, үйлдвэрүүд цөөрөөд байна, хүчин чадлаа бууруулж байна гэж тайлбарлаад байдаг. Зүүн бүсэд тэр дорнод хурал 25% хүчин чадлаа нэмж ийл шүү дээ. Яагаад гэвэл боловсролын дарга тийм юм ярьж л шүү дээ. Өвөл 2 сард бид нэрийг очиход манай борлуулалт бол сайн байгаа. Дийлхэ болоод байна. Одоо 25%-аар хамгийн сүүлийн үеийн Европын технологи авчираад одоо суйрлуулж байна гэж. Яам нь бол одоо бүх үйлдвэр л одоо ингээл илгэр явчих гэж байгаа юм шиг юм яриад байгаа юм. Тэгэхээр бид одоо газар тариалантай байх хэрэгтэй, гурилтай байх хэрэгтэй. Нөгөө талдаа эн чинь эрүүл зах зээл явах хэрэгтэй. Энийг яаж хаглах уу гэж ярихын оронд зүгээр л нэг бол ингээд тас хаадаг, нэг бол нээдэг. Тэгэхээр би бол одоо төсвийн байнгын хороотой хамтарч хуралдаж байгаа дээр энэ дээр ч гэсэн бас нэг жоохон тайлбартай юмтай байхгүй бол магадгүй өнөөдөр ингээ гурил нэмэгдэхгүй байна гэж яриад байгаа нь магадгүй энэ хуулийн ач холбогдолч байхыг үгүйсэхгүй юм л зүйл байгаа шүү дээ. За баярлалаа.
За гишүүдэд хэлээд байгаа үнэхээр